За үргэлжлүүлэн элэг биеийн хүрдэнд ямар үүрэгтэй талаарх мэдээлэл рүү эргэж оръё. Элэг нь наран сүлжээ хүрдээс эрчим хүчийг авч үндсэн хүрдээр сүлжилтээ тэнцвэржүүлж ажилдаг эрхтэн аж. Наран сүлжээ хүрд нь 11 төрлийн 27 туслах буюу заягч хүрдтэй. Эдгээрээс ходоод болон элэгний төв хэсэгт тус байрлах 2 хүрд байгаа. Нэг нь биеийг уураг шим тэжээлээр тижээж, нөгөө нь биеэс хорыг зайлуулдаг 2 эрхтэн тул тусдаа нэг тижээгч хүрдтэй. Ходоод нь уурагт биеэ шим тэжээлээр тижээж, элэг нь уурагт биеэ цэвэрлэдэг. Элхэн дээр байрладаг наран сүлжээ хүний заягч хүрд элгэмсэх, дотносох сэтгэлийг агуулж байдаг. Элэний хүрдэн хүмүүний дотносох сэтгэлийг өдөөж, ходоодны хүрдэн баяр баясгаланг төрүүлж хүмүүсийг ойр дотнд болгодог. Тиймээс элэг нэгтэй гэж ярьдаг байна. Учир нь бие биетэйгээ ойрхон байх дуртай хүмүүс хоорондоо эрчмээ сүлж байдаг. Тэврэлдэж, дотнчлоход, мөн зэрэгцэн сухад эрчмэн солигддог. Энэ үед бие биедээ тохирох эсийг элэгний эрчим хүрч мэднэ. Хэрвээ дэрэгдэн суухад зарс хийгээд эрчим нэгдэхээ болвол түүнийг элэгний хүрд мэдэрч байгаа нь тэр. Тааламжгүй хүмүүс чамд хор ялгаруулж мэднэ, хорыг мэдэрч байгаа нь тэр байх нь. Харин ойрхон суухад танил дотн санагдаж, хамт хоол идээд, жаахан ярьж суумаар санагдаад сэтгэл нэгддэг. Энэ хүмүүс чамд тааламжтай, чамд тижээл болохоор эрчимтэй хүмүүс байна гэдгийг ходоодны заягч хүрд хэлж байгаа нь тэр юм аа. Мөн элэг нь шүүрэлт булчирхайн үднээсээ үрчхүн хүрдэнд харьяалагддаг. Үрчхүн хүрдээс тэтгэмжийг авч шин эсийг үтэр төрүүлдэг. Хүний биеийн хамгийн хурдан төлждөг эрхтэн. Элэг им эстэй учраас таатай орчинд ургадаг. Өмнө нь элэг бөөр хоёр хосолж ажиллаж байж биеийг бүрэн цэвэрлэдэг гэдгийг онцолсон. Элэг үржихүйн хүрд зүрхэн хүртнээс хэмээ авдаг. Бөөр нь ясан тогтцоосоо газрын хэмийг авдаг. Үүнийг бөөнөр тулайн баруун зүүн бөөрийн гарал үүсэл хамаарлыг судалж үзээд олж мэдсэн байгаамаа. Зүрхнээс дээш хүчний төвшөнд зүүн бөөр, зүрхнээс доош хүчний төвшөнд баруун бөөр харьяалагддаг байгааг анзаарсан байгаа юм. Тэгээ бөөрийн дээд шүүрлийн тогтолцооны булчирхай нь сэтгэл хөдлөлттэй холбоотой. Баяр баясгал, инээдхөөр элэгний үсийг ургуулж, уур хилэн, шазуур зуух тэр чадвар бөөрийн эсийг өсгдөг байна. Бөөр нь эр эстэй учраас мэдээллийг нэгтэршүүлэх хүнд орчинд өвчдөг. Зоригтой, бардам хүний бөөр нь өвддөггүй, харин элэг нь амархан өвддөг. Тэгэхээр хүний зүрх сэтгэл хоёр тал руугаа жигд тарж байвал энэ хоёр эрхтэн хуйлаа зүв байдаг байна. Уура дотроо дарангуулах гэж албаар инээдэг хүний элэг нь зүгээр хэрнэ бөөр нь өвчсөн байдаг аж. Гэтэл инээхийг төвчдөггүй, найлынхай худал хуурмаг гэж боддог хүний элэг өвдөд бөөр өвчлдөггүй. Ингэж л бөөнөр элэгт цэнгийн ондоошил шин чанар байгааг ойлгосон байна. Өмнө нь бөөнөр элэг бөөр хоёрыг хоол боловсруулж цус шингэлж байдаа гэж бодож удаан хугацаанд эндүү ташаа явжээ. Харин хожим нь элгийг сэтгэлээр бөөрийг шарон тангаар имжилдэг гэдгийг ухаарсан тухайга туулайн бөөрийг судалж үзээд мэдсэн талаар энэхүү домжийн сударт хуучилсан байсан юм а. Тэгэхээр элэг бөөр хоёр эр юм хоёр шиг ажилдаг авч хоёуланд нь өөр төвшний шүүрэл ялгарч байдаг. Тийм учраас тэнцвэртэй орчин заавал хэрэгтэй. Зүрх шиг маш ихээр тэнцвэртэй байхгүй ч гэсэн шүүрлээ ялгаруулахын тулд дотоод орчиндөө тэнцвэртэй байх хэрэгтэй. Инээдхөөр уур хилэн хоёр шиг өөр тэнцвэртэй. Тиймээс аль нь илүүтэй өвчтэй байна түүнийгээ эхлээд эмчлэх хэрэгтэй. Энэ хоёр эрэгтэн ходоод гэдсний үйл ажиллагаанаас эхэлж цэнийг авдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй.
Цэнэгт орчин буурахад л ажиллагаа нь алдагддаг. Тиймээс цэнэгт орчныг нь цасч тархины цэнигийг буулгахын тулд нуруу нугасыг чөлөөлж авах хэрэгтэй. Хуйлаа сэтгэлийн нөлөөтэй наран сүлжээ хүртний эрхтнүүд. Илэг ирвэл болсон цагт бөөрийн ачаалал бага болж хурдан илааршдаг. Цусан дахь хорыг багасгч байж бөөрийн ачааллыг мөн бууруулдаг байна. Бөөрийг тэтгэхийн тулд толгойг нь доош нь харуулж хөлөөс нь дүүжилж байх хэрэгтэй. Харин элгийг тижээхийн тулд сугнаас нь дэмжиж өргөдөг. Нуруугаа сайхан уян хатан байлгаж шүрмсөө чангалж байх юм бол энэ хоёр эрхтэн итгэрдэг. Үүнээс гадна бөөрийг ангаах бас нэг арга нь эр хэмээр зохих. Бөөрийг хөдлөхөөр үхэж байсан эсүүд нь эр хэмээр эргээд түлжөөд үржээд эхэлдэг. Ямар хөдөлгөөнд бөөр хөдөлж эхэлдэг вэ гэвэл шазуур зуугаад, мэрийгээд, өөрийгөө дайчлаад, бүр омог нь бардраад, чичрээд салганаад, уур хилэн төрөөд, хөс нь харлаад, хилэн бадраад эхлэх үед бөөр хөдөлж эхэлдэг байна. Бөөрийг эдгэхийн тулд бөөрийн дээд булчирхайг ажилуулах нь дэмтэй. Аяндаа бөөрийн дээд булчирхайг ажилуулахаар хүний бие хамгаалах сэтгэл зүй төрөөд эхэлдэг. Бөөрийн ихэнх үеийн өвчнөд бөгс гуяа чангалсан хүн л идэгдэг байна. Хурдан идэхийн тулд сэтгэлээ хатуужилтай байлгах хэрэгтэй. Бөөр нь өвдсөн хүмүүс ихэндээ уярдаг, эмшдэг. Омог зоргийг нь бадраахаар сэлэм, жадаар хичээлүүлэхэд нойр булчирхай бөөр нь сэргээд ирдэг байна. Бөөр элгийг бодвол илүү удаан хугацаанд идэгдэг. Бүтэн сэрэхэд 6 сар шаарддаг бол элэг 3-4 сард идэгдэг байна. Тиймээс нэг ч өдөр өөрийгөө шантрааж болдоггүй. Хүчлээд л байх хэрэгтэй. Бөөр бол дүлийн эрхтэн. Яагаад ч сэтгэлийг сонсохгүй. Бөөрийг маань эмчлээд өгөөч гэж 1000 тарин уншаад ч нэмэр байхгүй. Харин элэг бол сонсдог эрхтэн. Элгийг магтаад дээрээс нь сайхан энийгээд л хахад элэгний мангас эс ариун их үрждэг. Аз жаргалтай зүйл бодож инээгээд байх юм бол элэг амархан илааршдаг. Бухимдаад уцаарлаад л байвал элэг идэхгүй. Элэг түлжилт нь муудах аваас хүний биеийн түлжих чадвар тэр чигтээ муудна. Цус түлжих чадварч элэгнээс хамааралтай байна. Цус алдагдлын үед элгийг тэтгэх юм бол биед амьдрах чадвартай болдог. Элгээ сайхан байлгая гэвэл наран сүлжээ, хоолойн, зүрхэн хүрд, оройн хүрд нь сайхан байх хэрэгтэй. Элэг өвчтэй хүмүүн дуулаад лах юм бол хурдан идэгчдэг. Их гунхарч гансрах биш, баяр баясгалантай, өрөөл магтаал хэлээд байвал хурдан идэгнэ. Энийг шалтгаан хайгаад амархан зүйлээс баясаад байвал идэгнэ. Бөөрийн хувьд бол биеэ дайчлаад, булчингаар чангалаад, бүгсэн биеэ чангалаад, нуруугаа хөдөлгөөлөх юм бол идэгнэ. Унжуугаад ах юм бол идэхгүй. Элэгний чихэр хадгалах, тархи руугаа түгээх чадвар их байх тусам хүний цаашдын авьяас чадамж оюунлаг байдаг. Харин элэгний чихэр боловсруулах чадамж муу, мангас сэрхийсийн хөдөлгөөн ариун байх тусам булчин ширвсний чадамж ихтэй хүмүүс байдаг. Элэгний хүүдийн цэр эрхтэн тэгш 6 талаар эмгцэгстэй ирэмблэгдсэн бол хөглөн ур чадвартай, зүс ялгаруулах чадвар ихтэй байдаг. Үүнээс гадна элгэнд эрчмийн эмчилгээ хийдэг. Элгэний өвчнөг илаашруулахад агаар, байгалийн хийм хоёр их чухал. Элгэний хатуурлыг элэг угаах болон эрчим эмчилгээгээр ангаахыг оролджээ. Элэг угаах аргаар эмчилсэн нь нэмэргүй байхад эрчим эмчилгээгээр эмчилсэн нь үр дүнтэй болсон байна. Элгэний хатуурлын үед хорийг гадагшлуулахын тулд халаас нь давсан орон дээр хэвтүүлж болно. Гэхдээ 4 цагаас илүү хэвтүүлж болохгүй. Мөн ангийн арсанд үрж цэнэгжүүлсэн зүйлсээр элхийг боож биеийн хэмээрээ 'дэмнэн узуур эсийг сэргээж эмчилдэг.
аянга буусан газрын ойр орчимд их цэнэгтэй 3 хоног алддаггүй. За тийм газар унтаж, хөвтөх, эсвэл шороонд нь буулгах эмчилгээ хийхэд бүр илүү үр дүнтэй болдог ажээ. Үүнээс гадна уулын орой дээрх цэник хөнгөн өндөр давтамжтай байдаг бол бэл хийсэгт нь хүнд чанарын нам давтамжтай соронзон орны цэник байдаг. Тиймээс өдөр болгон уулын оройд байдаг сүм рүү ус зөөх зэрэг нь цэнигийн өөрчлөлтийг хийж хэмээр дарангуйлж эхэлдэг. Ингэж өндөр нам, хүнд хөнгөн цэнигийн хооронд огцом өөрчлөлт орох үед элэг болон бөөрөө зэрэг тэтгэх боломж байдаг бахнэ. Үүнээс гадна шөнийн 3-4 цагт байгалийн хим унаж, энэ үед бүх хим эрчимтэй хөдөлгөөнд орж эхэлдэг. Домчин судрыг өртөөсөн буурлуудын нэг их бие тонгод элэг хідэн цагт амарч, хідэн цагт эрчмээ хурааж татдаг болохыг анхаарч мэдсэн байгаамаа. Тэрээр элэг бар цагт нойрсдгийг мэдснээр нойрны давтамжаа бар цагт гүн нойрсохоор тохируулан нохой цагт өөрийгөө хүчилж унтуулж дадуулсан байгаа юм. Нохой цагт унтан, хулган цагт хүний нойр дунд шатанд хүрнэ, бар цагт гүн нойронд орно гэж тооцоолж хэдий дамархаа тогтоосон байна. Өөрөөр хэлбэл орой 7-9 цагийн үед амарч эхлэн шөнө 3-5 цагийн үед гүн нойронд орж элгээ сэргээх эд эсийн төлөвлөлтийг эрчимжүүлэх дэм өгч эхэлсэн гэсэн үг юм а.